Ойно Shark ойно ундрагийн л нөгөө Golden Boy штэ тий. Чи баяа айлын хүүхэд бол чи хичээхэн талаар юу мэддэг юм бэ? Монголчууд бид нар чи ерөнхийдөө нийт нөгөө олон таалагддаг хүн бол оргуу хооснаас эхэлсэн гэдэг үгэнд бид нар маш их дуртай. Хүмүүс мэдж байгаа шүү дээ тийм ээ. Онцгой байдлын сайд байсан, том баярын хөө, за ах нь одоо шадар сайд. Ийм хүн хөдөлмөрлөх талаар бидэрт юу ярих гэдэг юм бэ подкастаар гэж зүгээр одоо нөгөө нэг ялгарлан гадуурхдаг нийгэм чи энийг хүсэж байгаа. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна гэхлээр дулааны урлагуудаас хичээлдэг байсан. Зөв тий. Сонирхдаг байсан. Сонирхдаг байсан. Сонирхлыгоо ер нь энд их хэрэгэлдэг байв. Тухайн үеийн сошиал дээр, шар мэдэн дээр зөндөө зүйлс гарч ирсэн. Мэдэх нь мэдээд, мэдэхгүй нь мэдэхгүй л байх. Бас нэг зодооны хэрэг толбогдсон гэл. Энэ байгууллагыг авчаараа яагаад заавал тэнүү авч байгаа гэд бас нөгөө хардталтай юм чинь байгаа. Боломжтой айлын хүүхдийн амьдралаараа зүгээр амьдраа зүгээр баяа айлын хүүхдээ гэл явуултаа. Мөнгөгүй байж үдсэн өдөр байгаа юу? Байгаа шүү дээ. Мөнгөтэй байгаад хийхгүй байгаа зөндөө хүмүүс шүү дээ. Гар сунхахгүй байгаа мянган хүмүүс шүү дээ. Өнөөдөр 10 настай хүүхд чам дээр хурж ирэнгүүтээ тэнүү баха баярлалаа. Энэ өстөө та нэр бас овоо юм хийчлээ шүү. Гэчгээд ингээд амар чөлөөтэй ирж байгаа. Тэр хүүхдийг өнөөдөр чи хүсвч аль яхан чам чихэр авч өгье. Ингээ хэлчээр ихэд тэр хүүхд гайхна шүү дээ. Цааз дуртай дургуул хэлнэ шүү дээ. Бас энэ урууд дээр мөнгөөр шийдэгдэхгүй олон зүйл байна. Яга ингээ яваад байгаа юм. Та шууд улс төрд ирээдүйд орох юм уу? Улс төрд албадлагаар орохоор боллоо. Яг үнэндээ хэлэхэд тэр албадлах нь өөрөө нийгмийн албадлага байсан шүү дээ. Нийгэм алдсан. Тий. Нийгэм тэнүүнийг алдсан байна. Тий. Өөрөө одоо улс төрд байгаад байгаа юм. Гэж орох гээд байгаа байхгүй. Орох гээд байгаа юм уу? Орох гээд байгаа. Тэг жоох бас нэг жоох ухаан муутай ах байсан ч жоох ингээд